Олаф, дахин ярилцсан доо таатай байна. Сүүл ярилцсанаас хойш бараг 3 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэмэл оюуны салбарт асар их өөрчлөлт гарлаа. Одоо бид генератив хэмэл оюунаас агентик буюу бие даасан системд шилжиж байна. Энэ ахиц дэвшил эрчим хүчний дэд бүтэц болон геополитикийн нөхцлөөс хамаарч хязгаарлагдаж байгаа шүү дээ. Таны бодлоор хэмэл оюуны хөгжлийн дараагийн үе шатыг хамгийн ихээр тодорхойлох зүйл юу вэ? Тийм ээ. Хэмэл оюуны хөгжлийг тодорхойлох хүчин зүйлс гол чиг хандлага маш тодорхой болж ирж байна. Таны хэлсэнчлэн эрчим хүчний хүртээмж байна. Гэхдээ үүнээс илүүтэй үн өртөг чухал болж байна. Бид хэмэл оюуны хөгжилд илүү эрчим хүч зарцуулах тусам тэрхүү эрчим хүчний сүлжээнд холбогдсон жирийн иргэдийн төлөх захилгааны үн өсөж байна. Нэмээд хэлэхэд бид эрчим хүчээ цэвэр тогтвортой байлгах ёстой. Тиймээс цөмийн эсвэл сэргээгдэх эрчим хүчийг их бүс үрээ болгож ачааллыг тэнцвэржүүлж чадах үе ухаалаг сүлжээг бий болгох хэрэгтэй. Нэмээд усны сорилтууд бий. Мөн хэмэл оюуны талбарт зөвшөөрөл олголт, лицензүү зэрэг бит сорилтууд бий болж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн дата моделоос гадна бит элементүүд томоохон хүндрэл болж байгаа юм. Үүнд хэмэл оюуны чипийг үйлдвэрлэхэд шаардлагатай чухал ашигт малтмалууд хүртэл хамаарна. And that is to speak nothing physical AI where AI Миний хувьд 2026 оны салбарын гол өнгө төрөх хэмэл оюун нь бит robotics автоматжуулалтаа ослох явдлаа гэж бодож байна. Хөгжиж буй олон улс орон хэмэл оюуны өрсөлдөөн тодорхой хэмжээний байр суурь тогтоохоор ажиллаж байна. Стратегийн өнцгөөс харуул Монгол мэт хөгжиж буй орнуудын гаргадаг нийтлэг алдаа юу вэ? Yes, look, first and foremost, we have to Юуны өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад геополитик, геоэдийн засагнад нэн чухал асуудал болж байна. Монгол улстай төстэй орнууд хэмэл оюуны чадвараа тодорхойлохдоо өөрсдийн гэсэн цоошин систем хөгжүүлэх гээд байх шаардлагагүй. Meta, Google, Microsoft эсвэл хятадын томоохон платформуд шиг сүлжээ бий болгох нь утга учиргүй оролдлого болно. Харин эсвэргээрээ томчуудтай түншлэх нь оновчтой шийдэл юм. Дэд бүтэц дата төвүүдэд хамтын ажиллагаагаар холбогдох нь зүйтэй. Мэдээж Монгол улс дотоодоо дата төв байгуулахыг зорж болно. Энэ нь тооцооллын хараат бус байдлыг их ойлголттой нийцнэ. Гэхдээ энэ үйл явцад экспортны хяналт, хязгаарлалтуудтай зайлшгүй тулгарна. Учир нь Америкийн технологи чипийн бодлого, дата төвүүд нь хятадын дата төвүүд чип болон өгөгдөлтөй огтлолцож байна. Ийм нөхцөлд гаргах хамгийн том алдаа бол бодит байдлыг үл тоомсорлож, огт мэдэхгүй мэтээр хандах явдал юм. Асуудлыг дипломат байдлаар харж, тооцооллын чадвараа бүрдүүлэхдээ геополитикийн хүчин зүйлсийг давуу талаа болгох хэрэгтэй. Үүнээс гадна дэлхийн тооцооллын экосистем, парадигмд Монгол улсын дуу хоолой заавал тусгагдсан байх ёстой. Тиймээс Америк нэгдсэн улс болон хятадын загваруудтай өрсөлдөхөөс өөрийн гэсэн платформ эсвэл суур хэмэл оюуны загваруудыг заавал хөгжүүлэх гээд байх шаардлагагүй. Foundation models that will be competing with US and Харин Монголын онцлог өгөгдөлтөд суурилан сургагдсан Монголын ард иргэдэд ойр соёлын ойлголт элементүүдийг агуулсан хэмэл оюуны загварууд дээр туршилт хийж хөгжүүлэх нь зүйтэй. and that carry the kind of cultural notions and cultural representation. Цаашид энэ давуу талаа ашиглаж, өөрөөр хэлбэл үүнийг хөшүүрэг болгон дэлхийн томоохон суурь загвар хөгжүүлэгч компаниудтай түншлэлийн харилцаа бий болгож, гүнзгийрүүлэх хэрэгтэй. Олаф, Монголд болон хөгжиж буй зах зээлд хэмэл оюуны стартапууд ихээр байгуулагдаж байна. In emerging markets, especially in Mongolia. Та өөрийн туршлага дээр үндэслээд эдгээр стартапуудын гаргадаг хамгийн том алдаа юу болохыг хэлэхгүй юу? Бодит үнцийг бий болгоход энэ стартапууд юун дээр анхаарах нь зүйтэй вэ? The biggest mistake that you can make is to think that the world Хамгийн том алдаа нь хүмүүс дэлхийд дахин чатбот оролт дутаад байна гэж бодоод энэ салбарт яваад орчихдог. Чатбот хэрэггүй гэж хэлэхгүй. Огт хэрэгцээгүй гэсэн үг биш. Агентийн хэмэл оюун хөгжихийн хэрээр илүү ухаалаг шинэ үеийн чатботууд гарч ирнэ.
Гэхдээ Монгол улс болон эдийн засгийн бүтэц, төвшин ойролцоо орнуудын стартапуудын хийх ёстой гол зүйл бол өөрсдийн дотоод байгалийн давуу тал дээр төвлөрөх явдал юм. Жишээ нь Монголд байгалийн нөөц баялаг, ашигт малтмал гэд зэрэг давуу талууд бий. Үүн тулгуурласан хиймэл оюуны хэрэглээний тодорхой кейсүүдэд анхаарах хэрэгтэй. Мөн Монгол улсын оролцож буй гео эдийн засгийн болон худалдааны чиглэл, тээврийн коридоруудад анхаарч болно. Тэнд ямар асуудал байгааг илрүүлж, Монголын бизнес эрхлэгчид барууны эсвэл хятадын бизнес эрхлэгчдээс илүү сайн, үр дүнтэй, оновчтой байдлаар хэрхэн асуудлыг шийдэж чадах вэ гэдгийг тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл бодит хэрэглээ ашиглалтад төвлөрөв. Монголын онцлог давуу талыг агуулсан хиймэл оюуны шийдэл хэрэгтэй. Дараагийн чухал зүйл бол зөвхөн хиймэл оюуны загварт анхаарах хэрэггүй. Бид ихэвчлэн хиймэл оюуны загварын тухай ярихдаа хүний тарих шиг ганган анхаарал татсан, олон хүний нүдийг булаадаг зүйл татагддаг. Гэхдээ загварыг сургах болон дүгнэлт гаргахад ашиглаж буй өгөгдөл нь түүнээс дутхгүй бүр илүү чухал зүйл юм. Муу өгөгдлийг загварт оруулбал тааруу үр дүн л гарна. Тиймээс зөв, эрүүл чанартай өгөгдөл хэрэгтэй. Аливаа гажуудалгүй өгөгдөлд анхаарах нь тооцооллын хүчин чадал, загваруудаас ч илүү чухал асуудал юм. So given Mongolia's small population, resource and energy potential. Монголын нөөц, эрчим хүчний боломж, уул уурхай цэвэрлсэн эдийн засгийн бүтэц, хүн амын тоо зэргийг харгалзан үзвэл хиймэл оюуны эрхчлүүдийн стратеги ямар байх нь зүйтэй вэ? Yes, look, number one, you have to make sure that Нэгдүгээрт хүн ам хиймэл оюуны талаарх цөөр ойлголттой, мэдлэгтэй байх нь маш чухал. Улс орны хэмжээ, судалгаа хөгжлийн нөөц, технологийн суурь ямар байхаас үл хамааран аль ч улс иргэдээ хиймэл оюунд ойлголттой болгох боловсрол олгож чадна. Арабын нэгдсэн Эмират, Казахстан зэрэг улсууд үүнийг маш сайн хийсэн. Одоо ч үр дүнтэй хэрэгжүүлсээр байна. Эдийн засгийн амжилтын суурь нь чухамдаа энд оршдог. And so that's the foundation on which economic. Өөрөөр хэлбэл хүн ам нь хиймэл оюуныг ойлгодог, түүнийг хэрхэн хөгжүүлэх, чиглүүлэх, өөрийн дуу хоолойг тусгах, зохицуулах чадвартай байх ёстой. Гэхдээ хиймэл оюунаас айхгүй, түүнээс зогтохгүй, мөн хэд гинэн хөөргөн байдлаар хандахгүй байх нь чухал юм. Дараа нь мэдээж Монгол улсын хувьд онцгой ач холбогдолтой асуудлууд дээр төвлөрөн ажиллах чадвартай инженер, эрдэмтдийг дотооддоо бэлтгэх шаардлагатай. Мөн тэр асуудлуудад чиглэсэн бодит шийдлүүдийг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Үүний дараагийн алхам бол эрүүл, орон нутагт суурилсан бизнес эрхлэгчний экосистемийг бий болгох явдал юм. Монгол улс хүн амын тоогоор жижиг улс хэдий ч үүнийг маш сайн хийж чадсан бусад улсууд бий. Is a small country, but there are other countries again. Тиймээс Дубай, Казахстан, Сингапур, Финланд, Канада зэрэг газар нутгийн хувьд том боловч хүн ам цөөн орон нутагтай түншлэл тогтоож, олон улсын холбоо эвслийг байгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ тэдний давуу талтай солилцож, өөрийн байр суурийг улам бэхжүүлнэ. Эцэст нь жижиг улс ч гэсэн хиймэл оюуны салбарт маш сайн амжилт гаргаж чадна. Тиймээс дараагийн сахиурын хөндий явуулах гэж оролдох хэрэггүй. Америк нэгдсэн улс Хятадтай адил болох гэж зүтгэх хэрэггүй. Харин Монгол бай, жинхэнэ өөрийн онцлогоо харуул. Өөрийн давуу тал нөөц бололцоогоо дэлхийн түншлэл эвслүүдэд авчирч, бодит үндэс нь бий болгох нь хамгийн зөв зам юм. So lastly, I just want to ask, what would you like to say to the viewers? Төгсгөлд нь асуухад та одоо бидний үзэж байгаа Монголын үзэгчид, шийдвэр гаргагчдад юу гэж зөвлөх вэ? This AI era is still very early. Хиймэл оюуны энэ эрен үеийн эхний шатандаа л явж байна. Бодоод үзвэл хиймэл оюуны сүүлийн үеийн энэ өсөлт, дэсрэлт ердөөл 4 жилийн өмнөөс эхэлсэн. Тиймээс бизнес эрхлэгч болох эсвэл энэ салбарт төлөвчөд өөрийн дуу хоолойг хүргэх орон зай асар их байна. Айх хэрэггүй, оролц, өөрийгөө хөгжүүл гэж хэлмээр байна. Өгөгдлийн шинжлэх ухааны хичээлд суух, эсвэл хаа нэгтээ хиймэл оюуны сургалтад оролц. Түүний хэл ойлголтуудыг сур. Боломж чадахыг нь ойлго. Мөн бизнес эрхлэлттэй холбоотой сургалтад хамрагдах, эсвэл эхлүүлэхийг хүсэж буй төсөл дээрээ менторын зөвлөгөө авах нь чухал юм. Та бүхнийг өөрөө хийх шаардлагагүй. Хэрв танд санаа бизнесийн зүүн совин байвал түүнийг бодит болгоход туслах хиймэл оюуны ур чадвартай нэгэнтэй хамтрах боломжтой.
Энэ бол хиймэл оюуныг ашиглан бизнес эрхлэлтийг түгээх, ардчилсан болгох эрен үе юм. Цаашид ганц хүний байгуулсан тэрбум ам долларын үнэлгээтэй бизнесүүд бий болохыг бид харах болно. Тийм амжилтад монгол хүн яагаад хүрч болохгүй гэж. Тиймээс би маш өөдрөг, маш их итгэл найдвар тээж байна. Монгол шиг улс орнууд өөрсдийн давуу тал, суурин дээр тулгуурлан хиймэл оюуны эдийн засгийг өөрсдийнхоороо тайлбарласан. Өөрийн гэсэн загвар бүхий манлайлагч гэрэл цамхаг болж чадна гэдэгт би итгэж байна. Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа ноён Олов.